За сайн байна уу бүгдээрээ. Өнөөдөр болохоор DaVinci Resolve-ийн 4-р хичээлийг нь үзье. Тэгээ өнөөдөр болохоор бүгдээрээ юу орно гэхлээр keyframe орно. Keyframe бол маш одоо хэрэгтэй ийм зүйл байгаа. Тэгээ би та нарт харуулъя. За тэгээд өнгөрсөн хичээл дээр болохоор бүгдээрээ нөгөө видео шилжилт болон текст оруулах гэсэн тэр юмнуудыг үзүүлсэн байгаа тий. Тэгээд текстүүд ингээ гарч ирэх энэ гэсэн юмнууд үзүүлсэн байгаа. Өнөөдөр болохоор keyframe гэдэг нь болохоор одоо би энэ видеонуудаа нэлээд одоо нэг талаас нь хасчээ. Тэгэх юм бол бид нарт арай хэлбэр болно. Одоо нэг талаас нь нэг жоохон богино болгочихъя. Тэгэхээр сургалтын чанартай учраас бүгдийг ингэж оруулахаар одоо нэг энэ текстүүд гэсэн энэ юмнуудаа бодгоор байлгаад өмнө хийсэн эдитлсэн юмнуудыг болохоор байлгаад энэ яад байлгачаад тэгээд видео болохоор нэлээ богиносгоч. Тэгээд яаж харагдаж байна? Одоо ийм орт юм байна шүү дээ. Энэ бол нэг шаардлагагүй. Бүгдийг ингээд устгаж. Тэгээ бүгдээрээ видео эдит нөгөө жижиг садаг юм даад айгу хэлбэр болно. За тэгээ ерөнхийдөө хэрвээ нөгөө background music гэдэг шүү дээ ард талын явж байгаа дуу team дуу оруулж ирэх гэдэг юм бол ерөнхийдөө хамгийн өмнөд эдэлт одоо хайчлах юмнуудаа бүгдийг хайчилсныхаа дараа оруулж ирсэн дээр байдаг. Тэгэхгүй болохоор нөгөө дууга дундуур нь хайчилах гэдэг. Тийм учраас background music-а болохоор ерөнхийдөө эдитлж ингээ хайчил дуусныхаа дараа видеого одоо хэдүүдээ явсныхаа дараа оруулж ирдээ шүү. Тэгэхгүй бол нөгөө дууга ээжтэй чинь зөөж жоод нөгөө газараа хайчлаад тэгээд эргэлж тэгэх гээд жоохон цаг алдах гэдэг. Тийм учраас дуугаа болохоор хамгийн сүүлд оруулж ирнэ гэсэн үг. За тэгээ яана гэхлээр keyframe нь болохоор ингэдэг байгаа. Одоо би энэ хэсэгт одоо жишээлбэл одоо нэг энэ хэсэгт шүү дээ. Зүүмлэмээр шүү дээ. Тэгэх юм бол зөвхөн бүгдийг нь ингээд нэгтгэж зүүмлэхгүйгээр яаж одоо яг тэр хэсэгт нь зүүмлээд тэгээд одоо томруулаад тэр харуулж байгаа юмаа томруулаад тэгээ буцааж тэр хэсэг хугацаанд харуулсныхаа дараа буцааж ингээ видеого тэр чигээр томоор харуулдаг. Тэр юуг үзүүлээ. Тэгэх юм бол яг одоо энэ нэг би одоо тоглуулагч гэдэг гэж магадгүй те. Энэ тоглуулагч болохоор энэ дээр ингээ авчраад тавьсан байна те. Тэгэнгүүтээ энэ нэг юм нь болохоор keyframe юм ба. Keyframe байгаа. Энэ дээр таарч. Тэнгүүд энэ чинь санчтаа яг энэ нь болохоор 1 минут 25 яг 1 минут дээр байгаа юм шиг байна те. Яг 1 минут дээр очоод миний keyframe-ыг санчтаа гэсэн үг. Тэгэнгүүтээ яан гэхлээр би одоо энэ юугаа тоглуулагчтай баг зэрэг гүйлгээд тэгээ яг тэр томруулах хэсэгтээ одоо яриамаараа тааруулаад тэгээ тэр хэсэгтээ томруулъя гэж бодож байгаа бол би тэрэн дээр нь очоод дахиад keyframe тарангуудаа энийг зөмлөнө. Тэгээд position болохоор би одоо юмаа ингээ яг тэр болон дээр харуулах гэж байгаа учраас одоо энийг гэхдээ жоохон ингэж яасан дээр тэгэнгүүтээ яшиг явуулаад ингээд томруулах чинь те. Тэгээд ингэж тавиад одоо би энэ хоёр дахь keyframe дээр дарахтаа яасан гэхлээр зүүмлсэн эхнийх дээр нь keyframe дээр болохоор би юу ч тэгэнгүүтээ хоёр дахь keyframe дээр болохоор би юу яасан хоёр дахь keyframe дээр одоо энэ нэг юмыг дарахтаа энэ keyframe гэсэн гэдэг нэртэй өөрөө нэртэй гэж магадгүй. Тэгээд тэр юм дээр дарахтаа би томруулсан байгаа. Тэгэнгүүт юу болно гэхлээс өмнөх keyframe-с дараагийн одоо энэ цэг хүртэл энэ улаан болгосон цэг хүртэл те миний болохоор яг тэр хугацаанд гүйж томорно гэсэн үг. Тэгээд яг энэ цэг лөө ингэж томорно гэсэн үг. Тэгээд одоо энийг би дараа нь хэсэг хугацаанд ингээд харуулж агаад тэгээд
Одоо энэс хойш бол юмнууд нь ингээд томорчно гэсэн үг. Одоо энэ хайчилсан хүртэл миний бичлэгүүд нь болохоор том байна гэсэн үг. Энэ одоо хэдэн минут аа? 1 минут байгаа юм байна. Би ингээ хараад байгаа. За ингээд ийм болгочлоо. Тэгээд тоглоулангууд энэ том дээр ингээд хэвээрээ байгаад байгаа байхгүй юу? За одоо яасан гэхлээр одоо яг сая нэг хальт улаан болсон шүү дээ. Та нар хэрвээ анзаараг болвол тэгээд дараагийн keyframe хүртэл тэгээд томроод үлдчихэж байгаа гэсэн үг. Одоо энэ томроод үлдсэн хэсэг нь болохоор айл хүртэл. Одоо энэ томроод үлдсэн хэсэг нь болохоор айл хүртэл явна. Тэгэхээр одоо энэ хайжилсан хүртэл явна. Яг тэгэхээр энэ үйлчлэл нь болохоор зөвхөн энэ нөгөө нэг энэ хайжилсан хэсэг дээр би сая юу яаж байгаа select хийж байгаа. Тэгээд нэг хийс учраас. За одоо харъя. Тэгээд том аваараа байгаад. Тэгээ ингээд том аваараа байгаад байна. Тэгээ одоо шилжилт хүртэл харъя. За тэгээд одоо нөгөө юу одоо нөгөө хайцалсан видео хүртэл болохоор хайцалсан видеонд очингуудаа жирэмдэт олчлаа. Яг тэгэхээр бид нар энэ дээр нөгөө томруулалт хийгээг учраас. Тэгэхээр би одоо юу хиймээр байгаа гэхээр нэг яг тоцсож байгаа хэсэгтээ томруулчаад тэгээ буцаад жижигсүүлээд тэгээд ингээд бүтэн видеогоо харуулмаар байна. Тэгдэг нэг видеоны юмнууд зөндөө байдаг штэ. Бид нар яаж хаа те яг гол хэсгийг ингээд томруулаад тэгээд буцаад явдаг. Тэгэнгүүт би одоо өмнөх keyframe-ыг би яг хаана байгаа гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яадаг гэхлээр энэ суман дээр тартдаг байгаа. Одоо энэ өмнө нь keyframe байгаа гэдгийн энэ нэг сум нь болохоор энэний өмнөх keyframe дээр очиж байгаа. Тэгэнгүүт энэ бүх улаан дарцаа яг энэ keyframe дарсан яг зэгэн дээр очичлаа. Тэрний өмнөхдөр очих юм бол ингэн. Тэгэнгүүт энэс цааш дахиад keyframe байхгүй байгаа болохоор энэ дээр дахиж сум гарахаа болчихлоо. Тэгээд одоо би дараагийнх дээр очимоор байгаа. Тэгэнгүүт дараагийнх дээр очиж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ хоёрын хоорондын зайг болохоор та нар өөрсдөө тодорхойлно те. Тэгээ keyframe болмоор ах юм бол бас энэ дээр бүх нөгөө хоёруудаа дараад энэ нэрнүүд дээр нь хоёруудаа тавшаад тэгээд энэ keyframe дээр очиод буцаад ингээд тартдаг. Тэгэх юм бол энэ keyframe нь эргээд болно гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө энэ нэг keyframe-аас нөгөө keyframe хүртэл одоо энэ томрох зайн болохоор одоо энэ шилтэж ингээд томруулж байгаа зайн хэр хурдан явах гэдгийг нь болохоор та нар одоо энэ видеоныхаа сая keyframe-ийн зайнаас хамаарч байгаа гэсэн үг. Тэгэхээр би одоо нэг хэсэг жоохон томруулж байгаа. Тэгээ буцаад болъё. Тэгэх юм бол би нэг энэ орчим хүртэл томруулж нэг юм тоцгож харуулж хагаад тэгээд дахиад болмоор байна гэсэн үг. Тэгэхээр би энэ дээр keyframe дарна. Тэгэнгүүт нөгөө өмнөх keyframe энэ keyframe хоёр хүртэл болохоор видео ч юм болохоор яг нэг хэмжээстэй байна гэсэн үг. Тэгээд энэний дараагийн фрейм дээр жижигрэх хэрэгтэй. Тэгэхээр би одоо хэр хурцтай гэдгээ одоо энэ сонгож байгаа зайнаас хамаарна хэр хурцтайгаар буцаад жирийн болох вэ гэдэг. Тэгээ би энэ дээр ирэнгүүтээ дахиад keyframe дарчин. Тэгээ би нийтдээ ингээд томсгоод үлдэж байжгаад эргүүлээд буурж байгаа нийтдээ 4 keyframe байгаа гэсэн үг. Тэгээ энэ дээр нь болохоор би яана гэхлээр бүгдийг нь байранд навчна. Position tick zoom нэг гэж байна тийм. За одоо бүгдээр харцгаая. Тэгээд дээрээс нь нэг бичсэн кодоо шууд олоодоо хэрэглэж болно гэсэн. Энийг mute хийч.
Одоо ингэж ярьж байгаад тэгээд миний одоо 3-аас 4-ийн keyframe хоёрын оронд болохоор буцаад явчихна. Тэгээд энэ хэр хурдтайгаар буцаад ингээд хэвийн хэмжээтэй орохыг нь болохоор өөрсдөө та нар энэ keyframe-ийн зайгаар тодорхойлно гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор зөвхөн зүүмлэх эффектний талаар ярьж байгаа шүү дээ. Энэ дээр байж байгаа бүх энэ эффектүүд болохоор та нар хийх боломжтой гэсэн үг. Одоо яг тэр хэсэг дээр яах хэрэгтэй вэ гэдэг. Яг нэг видеоны нэг хэсэг дээр яах хэрэгтэй вэ гэдэг. Тэр юмыг нь болохоор та нар өөрсдөө тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр энэ зөвхөн энэ зүүн болон position гэдэг дээр хийх үйлдэл биш. Би түрүүн болохоор зөвхөн өөрчилсөн юм болохоор зүүн position хоёр байсан. Бусад юмыг нь бүгдийг нь өөрчилж болно. Тэгээд ерөнхийдөө яг юм байгаа. Тэгээд өмнөх keyframe-уудаа өөрчлөх гэх юм бол би энэ дээр нэлээх сурцсан ирнэ. Эхлээд ингээ курс авсан ирнэ энэ дээр айгу талгаа эргээд байдаг гэсэн. Одоо би жишээлбэл би 3 keyframe хийгээдсэн. Та нар хэрвээ миний өөр ихний хасангоо ихэнд ер нь сайхныг хүртэлтэй хийсэн видеонууд дээр харах юм бол би одоо 3 keyframe хийчин. Тэгэнгүүт 3 дахь keyframe дээр буцаага тэвэнд нь оруулчингууд удаан ингээд томронгуудаа тэгээд удаанаар буцааж ингэж 3 дахь keyframe жирийн хэмжээр ороод байсан. Энэ дээр бол тэхгүй яг тэр хэмжээнд дээр тоцгоод юм нь ингэж нэг хэмжээтэйгээр явж байгаад тэгээд буцаад буух хэрэгтэй байгаа. Тийм байгаа. Тэгээд энэ нь болохоор бид нар болохоор сая keyframe-ыг болохоор зөвхөн энэ юун дээр хэллээ тийм. Зөвхөн энэ нөгөө видеон дээр хийлээ. Энийг болохоор бүгдэн дээр нь хийж болно тийм. Жишээлбэл энэ аудио дээр хийж болно. Волюм дээр ингээд хангалаа суллаад ингэж болох юм байна. Pan гэдэг нь одоо би хэрэглэж байгаагүй. За тэгээд дуун дээр нэг чангалах суллахаас илүү юм бол нэг их байдаггүй. За яг background music оруулж ирнэ. Тэрэн дээр чангалах суллах enter гэж юм байгаа. Тэрийг нь болохоор тустай хэлж өгье. Би эсвэл хэлээд өгчлөө. Хэлээд өгснөө мэдэхгүй байна. За өнөөдөр би дахиад хэлээд өгье. Тэгээд тэгдэг байгаа. Тэгээд өнгөрсөн удаа болохоор бүгдээрээ энэ юу оруулж ирсэн шүү дээ. Текст оруулж ирсэн тийм. Ингээд текст оруулж ирсэн байгаа. Энэ дээр болохоор бас keyframe хэрэглэж болно. Би өнгөрсөн удаа болохоор энэ нэг зүгээр шууд эффектийг видеоны эффектийг хэрэглэжсэн байгаа. Одоо энэ удаа болохоор бүгдээрээ юу яаж болно? Одоо энэ дээр заавал select очоод хийх хэрэгтэй байгаа. Тэгэхээр би text гэсэн энэ нэг юм дээр очоод одоо нэг юм хийж очоод энэ дээр select гингүүтээ энэ дээр юмаа дангуудаа одоо text авчрах газараа ингэж хөдөлгөнгүүтээ ингээд тавьчихна. Тэгэнгүүтээ би keyframe оруулж ирж болно. Тэгэнгүүтээ яана гэхээр энэ дээр keyframe гингүүтээ ингэнгүүтээ юу яана. Тэгээд энэ дээр болохоор энэ дээр болохоор би энэ видео одоо эхлээд би одоо видеон дээр оруулж ирэх гэж байгаа. Тэгэнгүүт би ингээд текст ингээд алга болгочихно. Би өөрөө энэ дээр текстээ одоо хэр их зүүн тийш явуулах эсвэл баруун тийш явуулж болно шүү дээ. Зүүн тийш явуулах гэдгээ би өөрөө харж байгаа тий. Ингээд текстээ биччихсэн байгаа. Тэгэнгүүт одоо хизээнээс эхлээд алга болчихно гэдгийг харчихна. Ингээд тавьчихна. Тэгэнгүүтээ энэ дээр ингээд keyframe энэ дээр би ингээд болтглаа гэсэн үг. Тэгэнгүүтээ дараа нь мьютер ч жоохон явна. Тэгэнгүүт надад одоо миний текст орж ирэх хэрэгтэй байгаа. Тэгэнгүүт би энэ дээр дахиад keyframe дараа таарна. Тэгээд нөгөө хөргөн текстээ авчраад ингээд тавьчихна. Тэгээ ерөнхийдөө яг тэгшгүй оруулж ирэхгүй бол тайлын оролт хараад ирнэ тий. Тэгээ ингээ оруулаад ирчин. Тэгээд төгсгөл дээр нь бас хийх байгаа. Энд чинь нөгөө өмнө юу ачсан болохоор одоо яг ижлэгийн хэмжээнд дээр байгаа. Энэ дээр юу ч өөрчилж болохгүй зөвхөн keyframe дээр таарна. Тэгэнгүүтээ төгсгөл дээр би нөгөө текстээ
гаргах хэрэгтэй байгаа. Тэгэнгүүтээ энэ дээр дахиад keyframe дарангуудаа энэ текстээ буцаагаад алгуулах гэсэн үг. Буцаагаад текст алгуулах. Тэгэхээр яаж харагдаж байгааг нь одоо бүгдээр харцгаая. За энэ дээр нөгөө юу н харлаг байсан маань. За одоо текст нь зүүн талаасаа баруун тишг орж ирээд тэгээ энэ дээр ингээд текст нь байжгаад тэгээ буцаад ингээд өөрөө гараа явах хэрэгтэй. Тэгээд энэ хурдыг нь болохоор яаж тодорхойлно гэхэлэр та нар өөртөө тэр keyframe-ийн зайнаас нь хамаарат тэр хурд нь тодорхойлогдно. За одоо энэ текст нь буцаад гараад байна. Тэгээ буцаад гараа явж байгаа. За тэгэхээр би өнгөрсөн удаа дээр бас энэ solid text гэж бас оруулж ирсэн шүү дээ. Тэгэхээр solid text болон text хоёр дээр зэрэг одоо энэ нэг оруулж ирж байгаа юмтай холбоотой биш. Зэрэг оруулж ирж гаргахын тулд энэ хоёулын дээр нэг нь аль алин дээр нэгдэг байгаа. Одоо жишээлбэл энэ дээр би нэг ийм хийчихэд одоо энэ custom title text гэдэг ингэ байж байгаа шүү дээ. Энэ дээр би нэг удаа keyframe дарчна. Тэгэнгүүтээ жоохон явуулжгаад энэ төгсгөл дээр нэрэнгүүтээ дахиад keyframe дараад тэгээд энэ текстээ ингээд алгуулах чинь одоо видеоноос алгуулах чинь тэгэнгүүтээ энэ дээр хурж ирээд дахиад одоо нөгөө текст одоо өмнө нь болохоор select color-аа болохоор select хийчихсэн байсан. Энэ дээр болохоор текстээ select хийнгүүтээ одоо англиар өмнөх keyframe дээр очмаар байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ дээр нь дарж хагаад өмнөх keyframe яг очих хэрэгтэй. Тэгэхээр энэ нөгөө нэг тоглуулагч чинь болохоор яг өмнөх keyframe дээр очиж чинь тэгэнгүүт тэрэн дээр нь одоо текстэн дээр дарах хэрэгтэй. Яг тэгэхээр яг адилхан газраас адилхан хурдтайгаар алгуулах хэрэгтэй учраас тэгээ энэ дээр нь keyframe дарчна. Тэгээд энэ дээр ирэнгүүтээ дахиж keyframe дараад тэгээд ингээд текст алгуулж байгаа. Ингээд текст алгуулах хэрэгтэй. За тэгээ одоо бүгдээр харцгаая. Энэ нөгөө өмнө тавьсан нь болохоор бүгдээр билэн эффектиг болохоор шууд нэмчихсэн байгаа. Одоо болохоор яаж харагдах энэ харъя. Then custom title, this is my title гэнгүүтээ. Нөгөө хурдыг нь тохируулах хэрэгтэй байна те. Нөгөө текст болон нөгөө solid color хоёрын хурдыг нь та нар өөртөө яаж байгаа тааруулна гэсэн үг. За тэгээд нэг юмргүй байгаа. За тэгээд томсгох жижигсгэх өөртөө ямар утгаар байгаа вэ? Томсгох одоо ерөнхийдөө зарим юм харагдахгүй ч юм уу эсвэл хүний нүрийг ингэж томсгож энэ хүний нэр гэдэг ингэж томсгож байгаа ч юм уу эсвэл тиймэрхүү юм дээр болохоор юм keyframe-ийг яг видео явж байгаа хувцад янз бүрийн эффект болдог те. Тэрийг болохоор keyframe-аар ингэж тохируулдаг байна. За тэгээд дараагийн хичээл дээр болохоор ерөнхийдөө үлдсэн одоо жижиг сажиг юмнуудаа хэлээд тэгээд экспорт хийх одоо хэсгийг нь үзнэ. Тэгээд ерөнхийдөө энэ нийтдээ энэ 5 хичээлийг үздэг юм бол суур ер нь давгүй суур видео эдитинг хийж чаддаг болсон гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө те нэг видеог харуулад тэгээ сургалтын одоо чанартай ч юм уу эсвэл хөгжилтэй юм уу те нэг хэсэгт нь томруулаад ингээ юм тодорхой харуулад ингэх суур одоо юмнуудаа хийдэг чаддаг болчихлоо гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө камер чинь видео чинь ерөнхийдөө дажгүй чанартай байсан бол өнгөтэй нь бол видеон дээр бол нэх оролдоод авах шаардлагагүй гэж бодож байна. Зураг бол арай өөр ах. Харин видеон дээр бол чанартай видео камер байсан бол амар одоо бүр нэг гоё видео гарах
одоо тий их эдиттэй видео гарах гаагүй бол тэр болгон амар их тийм эдит хийх шаардлага байхгүй гэж бодож байна. За тэгээд дараагийн хичээл дээр уулзтлаа. Түр баяртай.